Зайвсан гэрдүүлээд beginning after the end буюу төгсгөн дараагийн эхлэлийн season 2-ийн part 3-аар уулзахад бэлэн болжээ. Бичлэгээс өмнө лайк болон subscribe дараа тэгээд та хэд маань үнэхээр хүлээж төвчгүй бол хаашаа орох мэдж байгаа бах манга цэг юм ээ. Зураг номцыг.com зураг номцыг сайт гэсэн холбоосоор ороод the beginning after the end цувралыгаа дуустал нь их хэл дээрээ өндөр чанартай хүлээж авч унших боломжтой. За тэгээд өөр нэг хэлээд байх юм байхгүй болохоор шууд цуврал руу орцгоё. Зөвхөн квартер манай Артур маань Ютубд очоод бэлтгэлээ хийж байгаагаар дууснаа та. Тэндээс өргөт болцгоё. Манай хүн чинь сүүл Такетай толдож байсан шүү дээ. Тэгсэн Такетай мөн ард нь дахиад нэг эмэгтэй гэмээр нэг хүнтэй толдож байдаг бөгөөд өшөглөлтөө нэгтэйгүр байгаас гадна тэн зүрэ алтж байна. Тэрийг нь ашигла. Тэгээ хоёр эсрэг нэг хийж байгаа юм болов уу гэсэн энэ үстэй нөхөртэй нь адилхан шивэстэй нөхөр ахаад гарч ирээд дайрж өгдөг шүү. Дээрх дөрүүлээ нээлчээд манай Артур руу дайрж байгаа л тээ. Удалгүй цаг боллоо гэд гарахт нь ойрхон байлаа. Навш гэж. Багш хэрвээ та бидэнд дахиад жоохон цаг өгчихсэн байсан бол түүнийг цогч байлаа. Одоо болно. Та нар дөрөв эсрэг нэг үтссэн чи Артур нэг цэвэр цогт өгөөгүй байж гомдлно гинэ. Чи хэр хандаа Артур. Хэзээ ч юм сайн байсангүй. Боёо манай хүн чинь бүр яалтчгүй Педгэр сайжирч чажээ. Үеийн хөлтөдөө бол амархан гисэн зохицуулсан байгааз. Гадаад ертөнцид ойролцоогоор 4 сар өнгөрсөн. Буюу энэ дотор ертөнцид 4 жил өнгөрсөн гэсэн үг. Эфирийн бөмбөлгийн ачаар сүнсний нутагт би 4 жил бэлтгэл хийсэн гэсэн үг. Миний бие физиологийн хувьд бараг л өөрчлөгдөөгүй. Гордерагийн халамжинд би хэдэн жил булчингийн рефлекс болон үндсэн төвшөнд хөрөхөй зулсан. Миний 14 насны төрсөн өдөр саяхан болсон. Би яг л бусад өдрүүд шигэ тулаанд бэлтэж биеийн рефлексээ хөгжүүлж өнгөрөөсөн. Горди тулаанд нэмэр болно гэд маанаг минь зөөршүүл гэж минь тусаасан. Бусдаа надад онцон шинж юм заагаагүй. Асуура болон хүн хоёрын бие биеслэг өөр болохоор төгсөн эсгийг сайн мэдэхгүй байна. Магадгүй овгийн гадуур хүнд TSS овгийн маананы уралгийг заахыг хөргөлдөг байж болох юм. Би зүгээр л Кордид итгэн заасан болгоныг нь сурч байсан. За Кордид гэдэг нь одоо энэ халдсан нөхөр шүү. Нэргэнтэйгээ сануул альчи. Надад бэлтгэл хийгээд болсонд баярлалаа залуусаа. Гэж өнөөдөрөвтэй хандан хэлэхэд нэлийн дургүй байгаа харагдана. Ягаад гэвэл одоо дөрвийн эсрэг нэг хусгуулаад ахаар чин бардамцаа хөдлөө хэлгүүдэд чавс. Халзаак багшаа. Өдөө хүртэл намайг бэлтгэжүүлсэн чин үнэхээр баярлалаа гэхтэн. Над их урамтай байсан шүү. Бидний дараагийн бэлтгэл хизээ эхлэх вэ? Гэгтэн Винцам гарч ирсэн ээ. Тийм ээ. Бид удахгүй дараагийн бэлтгэлийг эхлүүлэх болно. Хажуу талаас нь халзаг хорж ирснээр чи бараг л өөртөлөөгүй ихтэн Артур нэлээд гайхнаа. Манай Артур ч бүглүүдэн маананы төв нь цайвар шатны сүүлийн үед хүрчихсэн юм байна лээ. Тэг бүр хамгийн анхын бэлтгэлийг эхлүүлж байгаа та хэд маананы төвийн талаар тайлбарсан шүү дээ. Цайвар цагаан байх тусмаа илүү хүчтэй. Тэгсэн манай хүн чинь цайвар маананы төвтэй. Тэр нөгөөх нь бүр сүүлийн үе шаттай орсон байныг хэр чин хүний хүчнээс ил давцсан байна гэсэн үг байхгүй юу? Манай дөрөвдөлтийн Винцам нэг зүйлийг тайлбарладаг нь яг юу гэж тайлбарладаг вэ гэхээр эфирийн буюу одоо энэ сүнсний ертөнцид хүүхдүүд бэлтгэл хийх нь түүний оюун санааны хувьд хүртэл хориотой байдаг юм а. Оюун санааг нь үнэхээр докторгүй болгодог ерөн цаашдаа урт хугацаанд маш хор нөлөөтэй гэж хэлнэ. Одоо жишээ нь юу гэхээр манай хүн чинь 14 настай юм шиг харагдаж байгаа ч гэсэн саяны дотор болохоро бараг 4 жилээр оюун санаа нь хөгжиж өгсөн шүү дээ. Тэгээ яг өсөлтийн үйл явцад нь 14 настай хүүхэд 3 жилээр төрүүлж сэтгэж байна гэдэг чинь хор нөлөөтэй л дээ. Яг манай хүн ч одоо баг 50 настай хүртэл 14 хүний настай 14 настай хүүхдийн байд байгаа шүү дээ. За энэ ч яг. Зөвхөн ямартаач энэ хоёр маань салах ёсоо хийгээд Винцам Кордрид Артурын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлнэ. Кордри болохоор мэдээж тэр ноцтой тоолдохын тулд Артур маш сайн бэлтгэдэг хэрэгтэй тиймээс түүнд айл болох чадах бүхнээ хийж өгсөн гэж хэлдэг. Кордри гэдэг энэ халзан багшийг энэ ойрын тулаанд Асуранаар хүртэл бардгүй юм байна лээ. За тэгээд нэг зүйлийг тайлбарлахад Асуранаар гэдэг бол угаасаа бурханлаг хүчтэй. Тэр бурханлаг хүчтэй хүмүүс доод ертөнцийн хүмүүс буюу Алкариагийн нөгөө Агноро гэдэг хулгайчин ирлийж үтсэн бас тэр аймагтай дээдсүүд хоорондоо тулдаж болохгүй гэсэн зөвшөлтөд хүрсэн учраас Артурыг ерөн шатрын хөө болгож ажиглаж байгаа гэдгийг та нар бараг мэдж байгаа байл үү дээ. Тэгээд өмнөх парт дээр тайлбарлаад байхад чинь яагаад ингэж ямар сунжруулж яриад байгаа юм бэ гэд баахан комент биччихсэн байлаа. Тэрийг залруулга болоод хэлчихье. Өмнөх партуудаар юугаас яалж аргагүй би та нарт бүр уншиж судалсан юм болгоно. Аль болох цөө үгээр тайлбарлаж хичээсэн дээ тэгэж тайлбарлаж байгаа шүү. Ерөөсөө нэг тийм цаг манг үрхэд байгаадаа тайлбарлаагүй. Зэмэртэж Артур маань албан ёсоор нөгөө дөрөн хүүхэд болгон Кордид салах ёс гүйцэтгээд
Цааш явж явахад нь Винсэн манай хүнд нэгэн загтал өгдөг. Өнөөх загтлыг нь унсны дараа Артурын царай нэлээд баргаар болчихсон байдаг бөгөөд. Тэгэхээр захирал Синтикоцкагийн мэдээснээр бол дөрвөн хадуур гэж нэрлэгдсэн юмнууд миний бай гэж ойлгож болох уу? Захины дагуу бол хадуур болгон өөртөө гисэн зарцтай. Шууд удирдлагад нь байдаг хувийн туслах ба тэд бүгд сэлгэмүүдийн хэлбэрхэн хөнөг чадвартай гэдгийг бид мэдж авсан. Тэднээс илүү дээд төвчтэй дахиад дөрвөн юм байна. Хуучин сэлэм Алия. Үгссэн данжингаас олж авсан эврийн хэлтрхийг хараад бид ийм дүнлэнд хүрсэн. Гүцгэй тэрэг зарцын төвшний цусыг агуулж байгааг баталсан. Үлгэрэ. Гүцгэй захирал мэдээлэл задлахаас сэргээсэн 20-нд байгаа гэж би бодсон юмсан. Дексний Артур гинтэл харцааг оруулж саяны асуусан зүйлээ хэрэггүй асуусан бол таа гэж дотроо бодан. За. Ямар ч тач гэр бүлмэр болон Декатийн аюулгүй байгаа. Гэхдээ хэр удаа юм байхыг мэдэхгүй. Урдах өөрийн зорилготой анхаарах хэрэгтэй. Тэгэхээр зарцууд нь айл яг алсан болж таарлаа. Ингээд урагшаа харахад нь Винсэн манай хүний дараагийн бэлтгэл их газрыг танилцуулдаг. Дараагийн бэлтгэлийн талаар намайг юу гэж хэлснийг санаж байгаа үстэй. Манай хүнд яг юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр зөвхөн зөвхөндөг доторх юм ашиглаад гадаад ертөнцийн маанаг ашиглаж болохгүй шүү гэж хэлсэн байдаг. Яг юунд ашиглаж болохгүй бэ гэхээр манай хүнийг ойроо ороод юу авахыг нь зааж өгсөн. Тэр нь яг юу вэ гэхээр магчин хэрэмний ярьс, мөнгөн ирвсийн аратны төв, авраг баавган савар. Дээр өөр нэг нөхцөл байгаа нь манай хүнд нэгэн хонх өгдөг бөгөөд энэ хонхыг жагсаал дээр байгаа бүхий зүйлийг цугласны дараа хаглан Винсомд мэдэгдэх ёстой юм байна лээ. Затаг ямартай ч цуглуулах ёстой зүйлээ олохоор манай хүн гадаад ертөнц рүү орж байгаамаа. Заварт зөрөглөс ороход манай хүн хэлснийхэн дагуу мангахчин хэрэмний арсыг авахаар нөгөөдөлийнхэн ардаа шарга уцалдчих нөгөө тэгээ мэдээж тийм амархан манай хүнд баригдахгүй нь ойлгомжтой шүү дээ. Магчин хэрмийг хэд хоног ажигласны үр дүнд ганц хонх намайг тэдэнд мэлэгдүүлээгүй гэдгийг мэдж авсан. Хонх мэдээж тус болоогүй л дээ. Тэд миний маанад их мэдрэг байгааг олж мэдсэн. Магчин хэрмүүд хүнсний сүлжээнд хамгийн доор жагсдаг. Тэд биеийн хүч муутайч мэдрэгүн сайн хөгжсөн байдаг тул энэ дутагдлыг нь нөхдөг. Нуугдаж тэднийг гаргаж ирнэ гэдгийг хангалтгүй байсан тул би эхлээд энэ тал дээр ямар нэгэн юм бодож олох шаардлагатай болов. Дараа нь тэднийг хэрхэн баригдлаар би бодохоор болсон. Манай хүн ганцаархнаа бэлтгэл хийж бясалгаж өөрийнхөө маанаг зогсоох шийдвэр гаргасан. Учир нь энэ хэрэмнүүд нь маанад мэдрэг учраас шүү дээ. Ганцхан маанаага нуугаад ямар ч нэмэр байхгүй. Өөрийнхөө бодол доторх бүхий л зүйлийг алга болгож санаа хүслээд харах хэрэгтэй. Тэгээ яг л лам шиг бясалгал хийж байгаа байхгүй юу гэж боддгоо. Тэгсэн ч нэмэр байхгүй. Дахиад хэдэн өдөр боллоо. Би тэдний хязгаарыг шалгасны үр дүнд 3 зүйлийг мэдж авсан. Нэгт бахан хэмжээний цэвэр манаа алдах нь тэднийг үргэдэггүй. Гэхдээ хэзээш баригдахааргүй санаар сэрэмжтэй болно. Хоёрт авсан сонирхолтой зүйл маанага бие дотроо хянавал тэд өргөхгүй. Ихтэй хэдэг төвлөрснөөс болж миний дал цаанаа ил гарч тэднийг тарааж бай. Хамгийн сүүлд мэдэж авсан зүйл маань хамгийн хэрэгтэй нь байх. Гадна маананы урсгал тэднийг цочрохгүйгээс гадна тэд намайг анзаарахгүй байсан. Манай хүн яг ямар гаргалаа гаргадаг вэ гэхээр өөрийнхөө биеэс цэвэр манаа гаргаж гаднаас бохор манааг өөрийнхөө манааны урсгалаараа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Одоо яг л болонгорцсон усыг цэвэр устай хийгээд тэр хоёр усыг ижилхэн өнгөтэй болтол нь сэгсэрнэ гэж ойлгож болно. Одоо яг л тэрнтэй адилхан зүйл байхгүй юу? Манай хүний маанаа нь гаднах ертөнцийн маанатай ижилхэн гимээр тэнцвэртэй болчих юм бол энэ хэд нь ерөөсөө үргэхэ болно гэсэн үг. Нэгээс хэлж тулсан чинь манай хүний урд өнөө хэрэмнүүд нь гараад ирсэн байдаг бөгөөд яг юу гэсэн үг вэ гэхээр манай хүний маанаг мэдрэхгүй байна л гэсэн үг. Хэдийн орой болчихээ. Ойройрхон маананы төв нөхөх нь миний хөгжлийг их удаашруулж байна. Тэглээг би одоо яах вэ? Би энэ техникийг хэрэглэнгээ арай хийж хөдөлж байгаа юм чинь. Бас энэ тэнийх баг. Чулуураа бэлтгэлээ хийж байгаа бол гэрийг минь яаж авах вэ? Бас тэсья. Нүдэн шилдэж гисэн. Ингээд манай хүн гэрээсээ хоол бэлтгэл хийгээд жаахан битгэрээд байгаа байхгүй юу? Маргааш нь болоход манай хүн магчин хэрмэд миний хонхны чимэнд хариу үйлдэл үзүүлсэн юм. Би маанаагаа гяс ашиглах шаардлагатай. Би хонх дуурахаас өмнө модонд хүрэх хэрэгтэй.
Урдаж манай хүн өөрийгөө бэлдэн нэгэн учир бүтүүлэг алхаагаар өдөржингөө явдаг бөгөөд энэ алхаагаараа нөгөө хэрмээ барих зорилготой. Эндээ чавс бүтлгүүлээд байгаа бол тоо энэ бүх байдлыг нь Винцэм хараад байж байдаг бөгөөд бүгд удаан 2-7 хоног болчоод байхад яагаад барихгүй байгаа юм болоо. Би түн тэлэрхий хүлээлт авчихсан болтой. Ер нь бол манай Артур өөрийнхөө маанаг нуугаад гар тэрэ өгөөш тавиад л энэ эдэгээ яг өгөөш нь барих үед бариад авчих юм байна л дээ. Тэгсэн чинь манай хүн яг нүдэн дээр нь хэрмийг ямар ч өгөөшгүйгээр очоод шүүрчдэг бөгөөд энэ нь Винцэмийг нилээн гайхшралд оруулнаа. Тэг яагаад гайхшралд оруулж байгаа вэ гэхээр манай хүн зэрэглэлийн явалтын эхний алхмыг хийж гдэг. Ядууш 14 настай хүүхэд зэрэглэлийн алхмын эхний үе шатыг нь ойлгосон байна гэдэг нь ердөө Кордри багшийнхаа хараад тэгнэ гэсэн суралцаан гэсэн үг. Кордри хараад л энэ хэмжээнд хүрэх гэж. Тэр дараагийн 10 жил биш ээ. 5 жилд хэрэг амжилтанд хүрэх бол. Манай хүний дараагийн бай бол мөнгөн ирвсийн савар. Мөнгөний ирвсийн саврыг авахын тулд өнөөх ирвсийг хөөсөн боловч манай хүн төдийлөн баригдахгүй. Энэ ирвс нь нэлээд ухаантай бөгөөд манай хүнтэй тулдвал өөрөө ялагдах юм бидэн харин зүхтаж бол чаднаа гэсэн үднээс юусоо сэргүүцэлдэхгүй манай хүнээс байнгын зайтай явж байдаг. Тэгээ яг яаж барих вэ? Энэ дээрээ саяны бодуудыг бодоод байж явахт нь гэнтэл нэг хачин маана гарan өнөөх ирвс нь манай хүнээс биш өөр нэгэн зүйлээс зүхтаадаг бөгөөд энэ л миний боломж гэж зэрэглэн алгалтаа хийж бариад авнаа. Тэ барьж аваад яг барьсан чинь өнөөх ирвс нь майзааран байгаад хавцлын ирмэг дээр тулаад хамтдаа уунчихдаг. Дэж яхад манай Артур чинь тэр өндөр хавцлаас унаж байхдаа Винцэмийн маана юусаа ашиглаж болохгүй шүү гэсэн үгийг зөрчөөд үххийн наагур яалтчгүй Винцэм чамайг ойлгоно гэж найдаж байна гэд ашиглаждаг. Нэмэн хүний урд нь өнөөх мөнгөн ирвс нь унчихсан байдаг бөгөөд өнөөх рүүгээ алхаж байгадан зэрэгцээд урд нь учир бүтүүлэг нийлэн том амтны сүүдэр гарч ирнэ. Дөөрөгчийн артал нэлээд том байрын баавга бололтой гэтэл яг үндэ жижиг баавга байдаг. Дэгснээ хүний хэлээр яриад байдаг бөгөөд өнөөх цагаан ирвсээр ночингуудаа энэ хоол чинь юусоо хоол болохгүй нэ яасан ч оох юм гиснэ. Манай Артур руу маана ашиглаад таараад тахдаг шүү. Дэгснээ учир зүггүй хурдтай гихч нь манай хүн рүү дайрж өнөөгөөс нь арай ч болтоод нэг дайралтанд нь өртөн хантаа авсрагдаад амнаас нь цус гарч эхэлнэ. Энэ сүмсний утга биш. Би энэ төхөл жинхнээсээ өгнө. Чи эцэс нэг юм доосов. Гиснээ манай хүн дахиад савраараа зүсгээр дайралт хийдэг. Чи надаас бултайх тусам чамдал их өвдөлт мэдрэгдэн. Бас чамаас идэх мах багсна. За би дахиж өрөөсөө зогтохгүй. Гэвч хэлчгээд өнөг бамруу шишин дайрвууг уу бултан ард нь гарахад хонхон дугарчдаг. Өнөг бамруу чи рефлексээр шууд л өнөг хонхыг нь цавраараа голоор нь хувааж явдаг бөгөөд манай хүн өөрийнхөө биеийн байдлыг нэлээд муусныг анзаараад манай ашиглан өнөдөг чинь нэлээд хүчтэй хол саваад угаан алдуулаад өөрөө наан нь унчихдаг. Хэсэг үсэн өнгөрөхөд Винцэм хүү ягаад намайг дуудсан болоо гэд өнөг хонхыг хагарсантай холбоотойгоор хүрээд ирээд харахад нь манай хүн наан ухаалжсэн цаана нэгэн бамруулж байдаг бөгөөд биеийн байдлыг нь харангуудаа шууд л ердөө нэг бамруулш манай хүнд ийм их хэмжээд учрууллаа гэтэл өнөөх бамруушийн дотор нэгэн учир бүтүүлэг орсон амьтныгаа эзэмдэж доторх маананы төвийг нь асар хүчтэй болгодог тийм нэг амьтан ороод ирчихжээ. Ер нь бол энэ амьтан нь Асура нарын туршилтын зүйл бөгөөд цаашлаад хүмүүст өөх гэж оролцсон юм байна лээ. Кисаироос сургуульд. Тэвэрхүү манай Артур ч муудаач биш энэ амьтан чинь зарим нэг Асура нарыг хүртэл үхлийн аюулд оруулахар хэмжээний тийм л хүчтэй хараад юм байна лээ. Винцэм саяны байдаг нь харангуйтай энэ амьтанд таарсан Артурын азгүй л байв юу гэдэл байв. Гэснээ доторх цөмийг нь манай хүний аманд хийдэг. Зурглал сөрөгдөн манай хүн нүдэ нэнэ. Нэрээр өөрийнхөө хөлийг мэдрэхгүй байна гэсээр нэгэн хорон дээр сэрхэд хажууд талаас нь нэгэн эмгэн. Чиний хөл чинь зүгээр байгаа хөөтэй. Би дараа дээр нөхцөл байдлаар уулзсан бол сайхан байхсан. Артур яг юу болоод байгааг ойлгохгүй би хаана байна гэхэд энэ хоёр маань Этафуст байгаа нь ойлгомжтой. Дээд нэмэгтэй манай хүнийг биеийн байдал нь муу байж байхад олж авсан. Нэг манай хүнийг эмчлэх
урлагийг ашиглан эмтлэж болох байсан ч чиний ясагч нь хэдэн өвөр хэсэг болгож байгаа учраас ашиглаагүй. Гэхдээ чи ердөөл 2 хоног байгаа гэхэд манай хүн чинь хэдэнэ 2 өдөр энчэнэ ухаангүй байсан юм байна лээ. Дэгнөөш нь битгий босоорой. Би захын нэг хүн авардаг. Чи бол ирээдүйн аврагч шүү гэд эмгнийг манай хүнийг орхиод явахдаа зэрэгцээд манай хүн би хурдган шиг гэдгэрхийн тулд бясалгал хийх хэрэгтэй гэж жаахан анхаарлаа төвлөрөхөд манай хүний манааны төв нь мөнгөлөг болсон байдаг бөгөөд эргэн тойронд нь нэгэн учир бүтүүлэх өнгөнүүд гарч ирдэг. Нөөдөө зурлаар харагдаж байгаа ислам манай хүний үсэн цайвартаж биен дээр нь гарч ирж байгаа толбнуудыг нь харж байгаа байх. Энийг нь нөгөө эмгэн нь олоод харждаг бөгөөд жисээ хөхөнгийн гэрэл харсан уу. Дэгэр чи Рилэм хартыг өвлөж авсан байх нэ. Тэгээд энэ Рилэм харт гэдэг нь яг юу вэ гэхлээр Рилэм харт гэдэг хүү чинь зөвхөн Индрад омог буюу одоо чулуунагийн омгийнх нь л гаргаж чаддаг хүч. Яг энэ хүч нь төдийлөн сайн хүч чадал өгдөг учраас маш их гүн ухаан тайван байдлыг олгодог нь хинээж хүсээд олж авч чаддаггүй хүч гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ манай хүн чинь өмнө нь Лукасыг алж байхдаа яг энэ төвшөндөө ороод ууг нь 4 өнгөл харж байсан юм байна лээ. Одоо энэ өнгийг нь яг би дараа нь тайлбарлая. Ямар ч тач манай хүн 5 өнгө олж харж чадсан байдаг бөгөөд ер нь шууд утгаараа энэ 5 өнгийг олж харж байна гэдэг нь сайн л гэсэн үг. Хөх өнгийг олж харсан байдаг. Тэгснээ өргөдүүлэн өнөө хиймгэн манай хүний гадуур жаахан аялах уу гэж манай хүнийг тэрэгэнцэртэй төрж гарстаа үсгэлэнтэй байгаа үз. Энд байгаа бүх амтан Эфатосын энэ хэсэгт их байдаг цэвэр манаанд төгждөг. Ингэснээр нэг цэцэрлэг төрүүлэн бол той газар манай хүнийг авчран Манарын талаар илүү гүнзгий ойлголтыг өгдөг. Сая манай хүний өнгө хараад байна гэсэн шалтгаан одоо эндээс үүдэлтэй. Урд таныгийн гэрэл цохыг авдаг бөгөөд энэхүү гэрэл цох нь цэвэр манааг өөртөө шингээж манааны өнгөийг ажиглан өөрөө улаан өнгөтэй болж улаанаар ингэж гэрэлдэж байгаа гэдгийг хэлдэг. Тэгээд танад жоохон тодорхой тайлбарлах юм бол манаагаар усыг өдөрдөг, элементийг өдөрдөг, цахилгаан, газар, гал гэд манай хүн чинь дивант шүү дээ. Тэр болон элементийг ашиглахын тулд манааг өнгөөр нь ялгаж харьцааждаг гэсэн үг заяа амар тодорхой тайлбарлах юм бол. Тэгээ цаашаа энэ хоёр маань нэг газар суун энэ нэмэгд нь манай хүнээс чи эфирийн талаар мэдвүү гэж асууна. За эфир гэдэг нь яг юу юм бэ гэхээр та нар би тодорхой тайлбарлаад өгье. Манай эфир хоёр нь шал өөр зүйл. Эфир бол сая та хэдийн мэдэж байгаачлан ертөнцийг үүдэрддэг. ертөнцийн хууль гэсэн үг. ертөнц өөрөө. Тэгээ илүү бодит шинээр тайлбарлах юм бол манай хүн сая эфирийн тусламжтайгаар ертөнцөөс тасраад өөр ертөнцөөр очсон гэдэг чинь эфир гэдэг зүйлээр бүхэлдээ ертөнц цаг хугацаа орон зайг өөрчилж болдгийм байна гэдгийг ойлгож болно. Харин манай болохоор бодит байгаа зүйлтэй ус, гал, янз бүрийн элементийг өдөрдөх тиймэрхүү зүйл дээр маанаг ашигладаг бол эфирийг орон зай, цаг хугацааг өөрчлөх ертөнцийн хуулийг захирах буюу нэлийн хүчтэй төрөл зүйлд орно. Эфирийг тэгэд маш цөөхөн тооны хүмүүс л ашиглаж хэрэглэж чаддаг. Харин манайг болохоор бараг л бүх хүн. Нэгэр эфир бол ертөнц өөрөө. Харин мана бол ертөнцийн доторх хүч. Эфир ертөнцийн гаднах хүч. За тэгээд жоохон толгойч эргэсэн байж магадгүй. Тэгээ болохгүй бол цааш цаа үзээл илүү тодорхой ойлгож байгаа. Тэгээ эмэгдэн манай хүнд өргөжлүүлэн эфирийн 3 ялгааг хэлж өгдөг бөгөөд цаг хугацааг өдөрдөг эвүүм орон зайд эрх мэдэлтэй байдаг эспатиум. Бүх амьд бүрэлдэхүүнд нөлөөлдөг вүвүм. Тэгэхээр энэ гурвынх нь ялгааг нь би тайлбарлах юм бол цаг хугацааг өдөрдөг эвүүм нь маш болгоомжтой манай хүний сая эфирийн нөлөөгөөс болоод гаднах цаг хугацаанаас шал өөр цаг хугацаанд очиж тэнцэнэ бэлтгэл сургалт хийсэнтэй холбоотой. Харин орон зайд эрх мэдэлтэй байдаг эспатиум нь болохоор нөгөө Винцумын хийгээд байсан янз бүрийн телепортыг ийш тийшээ шилжих буюу те янз бүрийн нэг газрыг товчлоо хурдан алхах саяны дээр зэрэглээд алхахын хүртэл орох заяа. Нөгөө вүвүн буюу бүх амьд бүрэлдэхүүнд нөлөөлдөг нь болохоор хүний биеийн биеийг өөрчлөх, бүтцийг нь өөрчлөх, саяны эмгний ярьж байгаатай адилхан ясыг нь өөрчлөх, шууд биеийг нь устгах, задлах гэх яг иймэрхүү төрөл зүйлээр энэ эфир нь 3 хэсэг хуваагддаг. Тэгээд сесэн 2 ялцгүй эхлээс болоод ингээд маш их тайлбарлах юмнууд гараад ирчихсэн, бүр ойлгох юмнуудаас маш их гараад ирчихсэн. Тийм болохоор та хэд маань хүлээстэй сонсоод ойлговол цааш тийм парт бүр аимшигтай гоё болно заа юу. Тэгээ угаасаа сесэн 1 дээр чинь манай хүний бараг гол зорилго Лукасыг алгал байсан шүү дээ. Тэгснээс шаал өөрөө эргээд бүр ертөнц хоорондын бүр асуураа нарыг бурганлаг хүчтэй хүмүүстэй хоорондын даймаа нэтрэгээд бүр толгойч маш их хэрэгүүлж байгаа.
Зэрэг үйл явдал руу ороход өнөө хэмнэн энэ гурван эфирийн ялгааг хүн нэгийг л ашиглаж чаднаа. Яаж мундаг байсан, яаж агуу байсан нэгийг л ашиглаж чаддаг. Гэхдээ энэ ялгааг нь асуураа нар цаг хугацааны явцад олж илрүүлсэн. Яг яаж юм бэ гэдэг Артур асуухт нь энэ эмгэгний шууд бол ховор Рилэм Хартийн маананы тамгыг нь өөр дээр гаргаж ирээд Рилэм Хартийн тэмдгийн тусламжтайгаар бид нэр ялгааг нь илрүүлж чаддаг болсон. Зэн хүрээд өнөөдрийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та дараа дараагийн бардыг илүү хурдан авч үзэх хүсэх юм бол лайк болон сабскрайб дараарай. Тэгээ өөр нэг зүйл хэлэх юм бол Manga-Zig event зураг томцыг зайт гэсэн холбоос руу ороод хүссэн зураг намаа өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Тэгээд энэ хүртэл үзсэнд нь үнэхээр баярлалаа. Лайк болон сабскрайб дарахаа мартаваа. Тэгээ дараагийн бард руу уулзлаа. Түр баяртай.